Хай заасан байцгаана уу? Ингээд маш удаан хугацааны дараа буцаад бичлэгээ хийж байна. За одоо бараг би чинь YouTube-ийн эхний нэг эхлээд жил юу 2 жил болсон юм баг. За жил хагас болсон юм. Жил хагасын өмнө анх YouTube-ийг эхлээд зарыг 6 бичлэг хийгээд 3000 subscribe аваад гэж явжсэн. Тэгээд жил хагас завсралтны эцэст буцаад бичлэгээ хийж эхэллээ. За тэгээд жил хагасын хугацаанд бол маш нам гүм чимээгүйхэн амьдралаа, бас сонирхолтойч амьдралаа. Дэшээ хэд аяллууд хийлээ. Тэгээд яг үнэндээ YouTube буцаад эхлэх гээд агуу хичээгээд яваад исэн чи ингэж хийж чадахгүй л яваад байлаа. Тэгээд яг одоо харин зөрөглөөд хийгээч яг шийдчихээл байж байна. За тэгээд анх бол яг YouTube эхлээд SK хугацаанд бол маш хөөрхөн хандлттай амжилттай явж исэн. Намайг дагсан 3000 subscribe хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхэндээ жил хагасын дараа бэлгэнд буцаад ирлээ. Тэгээд жил хагасын хугацаанд сонин сайхан юу гэвэл ер нь нааш чаашаа хэдэд орнуудаар аялал хийлээ. Уг нь тэр үедээ YouTube буцаад хийх гэж агуу хичээсэн. Яагаад ч юм гээд чадахгүй, цаанаасаа нэг л болж өгөхгүй. Тэд нэг юм өөртөө итгэл гэсэн зүйл маань амар доош унтсан. Ер нь л нэг хийж чадахгүй яваад байсан. Тэгээд явж байгаа. Одоо л яг нэг зориглоод буцаад хий гэж шийдлээ. Тэгээд Монголд бас сая энэ жил Monster Gym-ийн анхны Монголын Pro Qualifier-ыг хийсэн арын албанд очиж ажиллаа. Тамтас тэр үедээ ч гэсэн бас бичлэг хийгээсээ бодоод явж исэн ч аяж амжаагүй. Ер нь ихэд орнууд руу бас аялсан. Тэр үедээ ч аяллаа влог хийгээл камера авч явал бичээл ингээл бүх юм уг нь бэлэн байхад л ингээл хийж чадахгүй. Ягаад ч юм цаанаасаа сэтгэл зүйн ингээд болохгүй гадсан. Тэгээд нэмзэн уралдаанд ч ороогүй. Тэгэл яварсан ингээ явсаар байгаа. Ер нь агуу сайхан амралтын чимээгүй байдалтай байсараа жил хагас бараг 2 жил болсон байна. Тэгээд одоо ямарсан буцаад бичлэгээр эргэж байгаа агуу баяртай байна. Одоо өнөөс цаашаа зориглоод ер нь бол агуу сайн YouTube маш тууштай хийхийг бодож байна. За тэгээд одоо ер нь бол энэ удаагийн бичлэгээр ямар бичлэгээр эхлүүлэх гэж байгаа гэхээр яг одоо би терминал 2 дээр Монгол нисгээд байж байна. За Монголд очиод ер нь улсын авраг үзэх төлөвлөгөөтэй байна. За улсын авраг ер нь улсын аврагын ойр хүрээнд юу болох нь, улсын аврагын тэмцээн ямар хөө болох нь те 2026 оны улсын авраг хэр болох нь, тайзны ард юу болох нь, тайзан дээр юу болох нь тэр талаар ер нь ингээд бичлэг хий гэж бодож явж байна. За тэгээд явж ирсэн тиймэрхүү сонтой явж байна. За биний хувьд бол ер нь тэмцээн уралдаан бодоол энэ одоо ерөнхийдөө буцаад бэлтгэлдээ орсон. Жохон буцаад энэ сэргийх байдал дээр л энэ яг буцаад бол яг формд орж амжаагүй нэлээд удаан тэмцээн уралдаанд ороогүй болохоор би маань нэлээд уналттай байгаа. Тэгээд одоо ерөнхий буцаад сэргийх гээд мэжин за тэгээд сэргээд би хагаа айтайхан болгоод ер нь тэмцээнд орох гэсэн бодолтой байгаа. Гэхдээ яг хугацаа бол ерөөсөө заагаагүй байна. Ер нь ямар ч зүйл ойрын хугацаанд тэмцээнд орох байхаа. За ойрн гэдэг нь бол нэг жил дотор шүү. Жилийн дараа ч юм уу? Нэг жил дотор тэмцээнд орох гэсэн бодолтой байна. За би ямар ч Солонгост одоо ажиллая гээл бэлтгэлээ хийгээд байж байгаа. Нэрээ сургуулаа төгссөн. Их сургуулаа төгссөн. Одоо тэгэл бэлтгэлээгээл ажиллая хийгээд байж байна. Санаа тиймэрхүү санаатай байна да. Тэгэд одоо ер нь цаашдаа бас YouTube маш гоё хөтлж авч явахыг бодож байна. Солонгост бас Солонгосын про тамирчтай ах トゥ унэр их болсон. Солонгос про тамирчдын бас бэлтгэл ямар хөө байдаг. Тэр хүмүүстэйгээ самтч бэлтгэлийн бэлтгэүүд ер нь бол жимтэйгээ холбоотой болсон ойр зүрийн бичлэгүүд нэлээд хийхийг бодож байгаа. Тэгээд ямар ч сан чадах баха. Өөртөө итгэж байна. Энэ удаа яг жинхнээсээ чадах баха. Өмнө нь яг ингээд YouTube эхлэх гээд маш олон удаа яг ингээд бичлэг хийгээл эхлэх гээд ингээд үзсэн. Тэгээд ерөөсөө эхэлж чадахгүй яваад ирсэн. Тэгээд ямар ч энэ удаа бол жинхэнэ тууштай хийхийг бол бодож байна. Тэгээд надтай ойрхон байгаараа. Бус намайг өмнө нь YouTube эхэлж яхад намайг итгээд намайг subscribe хийсэн 3000 хүмүүстээ маш их баярлалаа. Одоо та нарыгаа уйлахгүйгээр дахиад цаашаа гоё бичлэгүүдийг хийх болно. Тэгээд ямар ч надтай хамт байгаараа. За тэгээд удахгүй Монгол уулзъя.
За ингээд тэмцээний өмнөх техникийн зөвлөгөөн дээр ирсэн байна. Одоо яг болох газрын гадаа нэрсэн юм хэлээ. Саруул спорт комплекс дээр техникийн зөвлөгөөн болж байгаа байна. За өнөөдөр бол ерөнхийдөө тамирчид дугаараа авна, жингээ өндрөө үзүүлнэ, бүртгэлээ хийлгэн тийм өдөр болдог байгаа. За тэгээ тэмцээн нь болохоор маргааш нэг өнжөөд нэг өдөр хагас өдөр болно. За тэгээд одоо дотор техникийн зөвлөгөө ямар хуу яаж явагддаг, тамирчид ер нь хэрэг байгаа, хэрэг тамирчин оролцож байна. За тэгээд ороод дотор юу болж байгааг хамтдаа сонирхцгаая. Тэгээд надтай хамт байгаарай. За яг одоо эрэгтэй ангиллын классик хэсэг нь явж байна. Тэгээд дараагийнхаа эрэгтэй ангиллын хөгжөлтөд тэгээд байж байна. Заасан бацхан цацахтай уулзлаа. За. Сайн уу. Дээрээ сайн уу. Техникийн зөвлөгөө болсон. Техникийн зөвлөгөөний орчин хэрэг байна. Энэ удаагийн улсын аврагын тамирчид ер нь хэрэг хэмжээний орж байна. Улсын аврагын тэмцээн ерөнхийдөө нэг бүх сайн тамирчид ордгоороо ер нь даваа талтай учраас хүмүүс амар сайн бэлдсэн байна. Тэгээ манайхаас бол Champions буюу Cycling Federation Ultimate Монгол компаниас яг тамирчид нэг удаагийн тэр workout тэгээ zero bar-наас тамирчидаа бүх тамирчидаа нэг ширхэг хийлээ. Тэгэл ерөнхий хамтарч ажиллаад тэгээ одоо тэмцээнийхээ арын албыг буюу ерөнхий зохион байгуулалт тал дээр би өөрөө ажиллах юм. Ер нь сүүлийн баг чемпионыг оруулах нь 8 дахь жилдээ орж чинь юм уу? Тийм нэг бол ер нь тэмцээнээр лагиндаг ажилтаа боллоо шүү дээ. Иймэрхүү сонь сайхан та. Хүмүүс ер нь ялангуяа бодит ангиллын мистерд оролцож байгаа тамирчид бол ер нь их сайн тэмдэг одоо хин мистер болох юм байна. Гайхамшигтай хариу гаргахаар л. Тэг яг юу л дээ. Ерөнхий хүн хүчил багтаад ийлээ. Тэгээд ерөнхий төсөв сайттай бол тэмцээн бол угаасаа гоё болно. Эндээс тодорхой хэмжээнд бүх жижиг шалжиг зардал тэр чинь яг бүгдээр амар хүн болчтой. Тэгэхээр энэ тал хэцүү. Тэгээд энэ тодорхой хэмжээнд одоо арын албанд ажиллаж байгаа нэг 15 тэгээд нэг хүний өдрийн 200 мянгаар ажиллуулсан гаднаас нэг 6 хамгаалагч аав мэдээж тэр огт танихгүй байх хэрэгтэй. Хижээд нэг гоё тэмцээн цэвэрлэн зохицтой тий. Ингээд наан цаана гарах амар байдаг. Тэгвэл таньдаг хүмүүсээ зогсоожгаар байлуу ах нэг орч тий. Ингээд мэдээж утгаа алцдаг. Нэг тиймэрхүү байвал хэцүү. Тэ хувь надаасаа өөртөө юу яцуутай байвал ер нь хэцүүгээр. Тэгээ нэг усаа хасцсан тамирчид эсвэл тэрийг дэмжиж байгаа хүмүүс сэтгэл хөдлөлөөр хүмүүстэй бас сонь ааш харашин гаргана шүү дээ. Тэгээ яг голчлоод хэлэх юм бол ер нь тэмцээн бол яг тогсон нэг гэрэнтэй байх гэсэн. Би бол ер нь тэгж л боддог. Нэг бол боротон ч юм уу, нэг бол бронзой ч юм уу те аль нэг талаас хин одоо Монголын мэдээллийн холбоонд их нэмэр тус болж байна. Тэрнтэйгээ хамтрал ажиллах хэрэгтэй. Энэ бол ерөнхийдөө их давуу талтай. Тэгээд аль талдаа стадион нийт хүмүүс бүгд хамрагч нь эндээсээ төдөө өгөөд
холбооныхоо байгууллагууд мэдээж мөнгөний хэлбэрээр тусалж байгаа учраас энэ амар давуу талтай яг тэмцээн гоё болоход их тусалдаг гэж хэлэх юм уу. Мөнгөний шаардлага чухал биш байхгүй юу? Энэ чинь цог зэрэг олгодог те хинбэ гэдэг зүйлийг тодорхойлно. Мэдээж энэ тэр оргийн одоо энэ олон хүнээс оораа буюу нийслэл 3 сая гаруй хүн донд бол цөөхөн юм бол 30 итгэл министр байгаа шүү дээ. Сайхан залуугаас ахуулаад таа сүүлийн министр гэх юм бол Баатар найз маань байна. Тэгээ энэ жил одоо мэдээж министрээ хамгаалах бах. Мэдээж магадгүй өсөлтөх айгүй сайн олон гой тамирчид байна. Тэгээд хойд ингэр мэдэгтэй гэж хэлмээр байна. Тэгээд одоо үзэж байгаа үзэгчид бол орж байгаа тамирчтай хамт. Тийм одоо ерөнхий гоё ёс зүйтэй нэгэнтэйгээ хэлдэг хацсан сайтай байгаараа л гэж хэлээ. Тэгээд мэдээж хоолоо асцсан хүмүүс ууртай байлгүй яг. Гэтэ болж өгвөл төвчгийг хичээгээрээ яг бүгдэнд намж хэлсэн баярлаа. Сайн байна уу? Дэлгүүр тогт хариуцлаа байна. Тэгээд манай одоо улсын аваргын одоо тэргийн зөвлөгөө маань Сорол спорт комплексээс үргэлжилж байна. Тэгээд одоогоор бол маш амжилттай явагдаж байна. Тэгээд энэ жил бол онцлог юм уу гэвэл бид тэр цомоо одоо шинжилсэн байгаа 3D загвараа тэгээд одоо Монгол хүний дүрээр тэгээд мөн бас эдийн эрүүл мэндийг одоо бие тамирыг хүчилэх үүднээс жинхэнэ хасах хуралдааныг зарсан байгаа. Одоо шагналын сан бол өндөр 80 саяын тийм шагналын сантаа тэгээд өнөөдөр 3 цагаас 4:30-ийн хооронд одоо аварга тодруулнаа 10 байртай байгаа. Тийм. Нөгөөдөр буюу 6 сарын 6-нд улсын аварга маань корпус эхэлнэ. Тэдээс жил ер нь бол ингээд тамирчдын оролцоо ингээд аягүй сайжирж байгаа. Тэгээд энэ удаагийн бол тоог харах юм бол давхцсан тоогоор 350 гаруй тамирчид оролцож байна. Одоо улсын аварга. Нийтийн эрүүл мэнд буюу одоо нийтийн биеийн тамирыг ерөнхийдөө хүчит бүлнээс одоо бодибилдинг одоо зорилго явагдаж байгаа. Тийм болохоор одоо хүүхд залуучууд эртнээс одоо ингээд бие бэлтрэх хөгжүүлэх нь одоо мэдээж сэтгэл санаа болон ажил хөдөлмөр дээр маш их ахиц бий bichүүлэлт одоо гардаг шүү гэж хэлмээр байна. Тэгээд одоо мөн одоо хүүхд залуучууд гэлтгүү одоо нийгэмд олон одоо хүмүүс байгаа ш төгсч залуучууд тэгээд оройт нэг жил ерөөсөй байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд 7 хоногтоо ер нь бол нэг юм 120 минут зарцуулах нь ер нь чихрийн шижин боёо таргалаас урсчсан сэргийлэх гэсэн тооцоо гарсан байгаа. Тэгэхээр одоо хүн болгон идэвхтэй хөдөлгөөнийг одоо уриалж байна. За хөдөлгөөн сая бүртгүүлж зөндөө орчлоо тэгээд одоо тэгэл хагасанд уулзъя да. Тий одоо энэ жил министр хамгаална. Ямар ч гэсэн министр хамгаалах гэж ирж байна. Бэлтгэл хийх байгаа. Бэлтгэл энэ жил ер нь бүр илүү сайн байна. Нэг сайн гоё нэгт үзлээ. Ер нь нэлээд сайжирсан гэж бодож байна. Энэ удаагийн улсын аварга бас нэг яалч нэг дотоодын тэмцэж өгөөсөө аль ч орондоо илүү өрсөлдөөнтэй ширүүн болдог болохоор энэ жил ер нь нэлээд олон тамирчид оролцохоор ер нь хэлээ хангаад ирсэн байна. Тэгээд ер нь ингээд ингээ харах техник зөвлөөн дээр л мэдэгдэж байна. Их олон тамирчид цугласан байна. Та бүхэндээ тэ энэ гоё Монголын министр 2026 он тэмцээнийг ирж үзээрэй гэж хэлээдээ бас оролцож байгаа нийт тамирчдаа бүгдээрэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ бас өдөө хүртэл аюул сайн хичээлээ. Тэгээд хагасанд бид нар уулзцгаая. За ингээд багшийнхаа шавдаш гэдэг таарлаа. Энэ удаагийн тэмцээн хэр байна аа би дажгүй юу. Энэ удаагийн тэмцээн аюул гоё болж байна. Зохион байгуулалт ямар тач дажгүй энэ гоё болж байна. Миний хувьд болохоор классик 170 сая бичлэгтэй ангилт болж байгаа. Тэгээд өмнөхөө авахтай гэдэг аюул. Классик өмнөхөө авах. Тийм классик авахтай. Тэр аюул гоё шинэ согтон гэж ингээд өөрөөр хэлбэл харж байгаа. Бидлэх жилийн улсын аварга. Миний 24 онд анх улсын аваргад ороод 25 26 нийт 3 дахь жил байсан. Одоо өмнөх амжилтуудаас гэвэл ямар амжилт? Амжилтуудаас гэвэл 24 онд улсын аваргын Месси мөнгө медаль. Тэгээ 25 онд Месси 175 авраг болсон. Тэгээд 175 сая бичлэг классик 3 дугаар байсан. Амжилтын үед болохоор Классик. тий классик ороод классикийнхаа одоо амжилтыг илүүдэг одоо өөрийнхөө сайн байлбарыг кайзен дээр харуулад нэг ороотой хавах гоё хэлж бодож байна. Тэгээ өөрсдөгч нарын ажиглаа ер нь энэ жил бүр л илүү сайжраад ороод ирсэн байна. Ялангуяа миний ажигснаар боди классик ерөөсөө саяны ажигснараа л ярилаа. Илүү тийм сайжирсан байна. Илүү олон тамирч орж байна. Гоё нөө илүү тийм чанартай л болоод байна. Жил ирэх тусам. Итгэлээ сайн их болохгүй байна гэж бодож байгаа. За одоо шинээр хичээлээ тамирчин болох гэж байгаа хүмүүстэй хандаж эхлэхэд хамгийн ихний ээлжинд би бол чадварлаг багштай болоорой гэж зөвлөдөг. Одоо
миний өөрийн туршлагаас чадварлаг багштай болсон юм лээ. Тэгээд дараагийнх нь хоол систем, хоолоо сайн барьдаг байх хэрэгтэй. Тэгээд бэлтгэлээ сайн хийдэг байх хэрэгтэй. Нэг өдөр аим бэлтгэл хийх ширээсэн сахилга баттай тууштай бэлтгэл Тууштай шүү дээ. сахилга батал байх болондоо. За баярлалаа найзгаа ядарч явж байхад нь овлон байлгаад яг хоо тэгээд нөгөөдөр тайзан дээр дахиад тайзны ард уулзъя. Тайзны ард нөгөөдөр тайзан дээр юу болох нь? Тэгээд амжилтсан. За баярлалаа. Найзтай ч гэсэн амжилтсан. За. Тэгээд Солонгосынхаа алдарт багш Нямаа ахтайгаа таарлаа. За тэгээд энэ удаагийнхаа Солонгосоос Улсынхаа аврагыг зориод авах гээд хүрээд ирсэн байна. За сайн байна уу? За сайн байна. Өнөөдөр техникийн зөвлөнд орж байна. Тий, одоо жингээгүй техникийн зөвлөнд орж байна ч та. За манай Нямаа ах маань хэдэн жилийн өмнө ах улсын аврагт орж байна. Би 2013 онд улсын аврагт орж ирсэн. Тий, хотын аврагт ороод тэржлийнхаа улсын аврагт ороод. Тэрнээс хойш Монголд тэмцээнд орж байгаа байсан. Одоо тэгээд Хэдэн жилийн дараах улсын авраг болов? 14 жилийн дараах улсын. Вау, маш олон жилийн дараах улсын авраг тий. За таны бэлтгэлжил ороо ер нь хэрэг байж байна. Ер нь дайггүй нөө. Санснаа. Санснаа яг лансоос ирээд нэг сүүлийн 8-9 хоногийн бэлтгэлээ. Энд хийх Монголд хийсэн. За 14 жилийн дараах улсын авраг сэтгэл хэрэг. Тий, Солонгост бас хэдийд нь тэмцээнд орсон ч гэсэн Монголын тэмцээнд Монголын улсын аврагыг хийж орох гэж байгаа байсан. Ер нь жоохон догдолч байна. Тий, нэрвчтэй сандарч байна. Тий. Гоё тамирчтай бас нэг өөрчлөлт өгч байгаа. Одоо тэгээд Батэрдэн мистер, Бүжээ мистер менежер гэж дандаа миний одоо анх бодбитэн хичээлтэхтэй үлгэрдүүрэл авч ах нартайгаа нэгжин зогсож байгаа бас жоохон сүрдэж байна. Тий, одоо техникийн зөвлөгөөний хувьд бол маш гоё зэгцтэй. Амархан бодоод өнгөрч байна. Яг нь ер нь бол улсын аврагын тэмцээн одоо олон улсын бас чанартай тэмцээнд байгаа шүү дээ. Тэр стандартаа нийцсэн тийм гоё бодууд байх гоё болох байх. Тэгээд ерөнхийдөө нөгөө энэ салбарт ажиллаж байгаа хувийн зохицуулагч нар багш нар байгаа шүү дээ. Бизнесийн багш нар гэдэг бизнесийн багштай холбоотой ажилладаг хүмүүс маань ер нь бол нэг юм тэмцээн уралдаанд ордог тий чанартай үнэлэгддэг тэмцээн уралдаанд ордог байж багшилдаг байгаасай багшилдаг хүмүүсээ ч гэсэн холбооныхон зүгээс тиймгүй шаардлага тавьдаг байгаасаа гэж бодож явдаг. Тэр бодлогын үндсэн дээр би өөрөө ч гэсэн ингээд тэмцээн оролдоод орж явдаг. Тэгэхгүй зүгээр ингээд ямар тэмцээний талаар тэг өөрийн гэсэн бие дээр мэдрээгүй туршаагүй хүмүүс ингээд Багш уу. янз бүрийн багш игээд зүгээр нэг юм онлайн дээр байдаг нэг копи пест хийгээд хүн заагаа явуулах надад жоохон сонин санагдаад байдаг байхгүй. Хэрвээ энэ салбарт багшлах байгаа бол заавал тий тэмцээн оролдоонд ордог. Бас нэг өөрийн биеэр энэ тэмцээн гэж юу юм, фитнес гэж юу юм ингээд тэмцээнд орж иж л энийг мэдэрнэ шүү дээ. Тэрнээс биш тэмцээнд орохгүйгээр фитнесийн багш хийх жоохон төвөгтэй шүү дээ, хэцүү шүү дээ. Гэж бодож явдаг. Тэгээд одоо анхсан хичээлж байгаа хүмүүс нь бүр анханаас нь гоё одоо тий хоёрын багшийг аваад мэддэг шатах хүмүүс нь зөвлөгөөг нь аваад анханаас гоё суурай тавиад ингээд хичээлэх юм бол би одоо ингээд би хөгжих зөв зөвхөстэй хөгжих би хөгжих хоёрч бас өөрөө байгаа шүү дээ. Тэгээ фитнес хийх, бодибилдингээр хичээллэх хоёрч бас нэг өөрөө байгаа шүү дээ. Тэгээ яг аливаар нь ямар төвшөнд яаж хичээлэх юм гэдгийг ер нь хоёр багш мэрэгжлийн хүмүүсээс нь анханаас нь сургалтыг аваад явбал их зүгээр санагддаг. Ер нь тийм стандартын дагуу байгаас гэж хүсдэг биш Анханаас зүгээр тавих. За би хаасан Солонгосоос улсын аврагаас зорж ирж байгаа юм байна. Тэгээд эзэн амжилт хүсье. I was born for greatness. Ooh, a legend in the making, deep in my bones. Oh yeah, I know I am the champion. Ooh, come on, try and take it. Ooh, it all comes down to this and deep in my bones. Oh yeah, I know. Сайн болж шүү. За яг ингээд алдахгүй шиг гар мар мөргөлдөх юм бол яах вэ? За ингээ багшийн жимдэр ирсэн байна. Орон мэдвшээ. За өнөөдөр юу болж байна? Ямар өдөр вэ? Өнөөдөр техник зөвлөгөө болсон. Тэгээд шамдрынхаа хоосыг чеклээд нүүрсэн тавиад байж байна. Тэмцээн бол дэд оног үлдчихэж байна.
34 цаг тийм. Өнөөдөр ороо маргааш өнгөрөөл тэгээд нөгөө Тамчны хамгийн чухал үе. Тэгээ одоо ч яг сүүлийн 2 хоног чинь нэг нүүрс усаа тавиал ус хасалтаа жоохон тааруулаад тэгээ позо жоохон бэлдээд нүүрс усаа жоохон шингээчүүл гайг байд юм дөө. Нийт хэдэн нэмэрч орсон. Манайхаас нийт 16 7 орж байгаа шүү дээ. Тэр нь бол минут амар цаагаа. Гэхдээ тамирчдын алддаг юм гэх юм бол пик виктер яг алддаг байхгүй. Яг сүүлийн 7 хоног гэх юм уу. Нүүрс ус хасж агаад буцаагаад нүүрсээ тавиад усаа зөрүүлээд их мэтлээд амар олон юм байгаа шүү дээ. Тэгээд хувь хүнийхээ биеийн онцлогоос хамаарч нүүрс усыг тавьдаг байхгүй биенд нь тохируулаад тавина гэсэн. Тэгэхээр энэ дээр манайхан аюух алдтай. Тэгэхээр энийг өөрсдөө биеийг мэдэрсэн ч юм уу эсвэл сайн багш дээр ингээд багш нь ингээд биеийг мэдэрсэн байх юм бол илүү үр дүнтэй. Энэ сүүлийн 7 хоногийг алдахгүйгээр хэдэн сарын хөдөлмөрийг илүү гоё болгож гарна гэсэн. Тэгэхээр одоо яг пик вик чинь хамгийн чухал. Ерөөсөө яг нүүрс ус тэгээд поз. Нүүрс усаа зөв тавиад усаа сайн гаргаад сайн татуулчих юм бол тэгээд гэхдээ мэдээж ус гаргалаа гэдэг боц шиг болохгүй шүү дээ. Нүүрсээ тавиад хөмсгөр булчинтай болсон мөртлөө арьс нь алдсан тийм хуурай мат байх хэрэгтэй байхгүй. Тэр нь амар чухал. Гэхдээ яг мэдээж англи болгоо өөр бүгд мат байх шүү. Пекин англич нэг өөр тийм. Манайх бүгд сайн байгаа шүү. Ер нь дажгүй бүгдээрээ сайн байдаг шүү. Манайхан ч өөрсдөө зорилготой сайн бэлддэг, бүгд үгэнд сайн ордог. Тэрнээс гадна яг маань энэ жил манайхаас улсын аварга жоохон сайн тамирчин бүгд нөр жингийн хилүүдэлтэй болоод тий гадшаа мадшаа олон улсын тэмцээнд ордог болсон. Тэгээ дандаа ихэнх нь ерөнхийдөө анхан шатны хүмүүс байгаа. Чанартай нэг хэд хэдэн бас тамирчид байгаа. Ер нь бүгдээрээ амар сайн. Гэхдээ чанартай чанаргүй гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ бүгдээрээ маш сайн байгаа. Зүгээр анх удаа тэмцээнд орж байгаа хүмүүс их байгаа л гэж харж байна. Тэгээд таны хамгийн завгүй үе гэж тийм шүү дээ. Завгүй ядарч шүү дээ. Ядарч шүү. Хаад хатасаа бас. За. Окей. Аа, чи наашаа анд. Алдахгүй эргээр. Хөлөө. Хөл алдахгүй шүү. Гидсээ хап. Хөл гоё барьж ш. Тэндээс гоё барьж. Үлзий бол станц барьж. За. Хөл хөвлөө урдаас. За. Орж. Хөл алдахгүй шүү. Аа яг. Аа. Орж. Зөөж байгаас. Шахара. Яг. Үзэг. Яг. За болж байгаараа. Хойд мөрөж байгаа ингэмээр байна ш. За болж. За меснийг хад нэг авч. За болж шүү. За яг ингээл алдахгүй шиг. Гар мар мөргөлдөх юм бол яах вэ? Жохо хоош нь гараад. Тэгээ Чингис ингэх юм бол хоошоо гарал та. Хоошоо нэг алхаад дэлг. Ингэж авааш. Нургаж сая хомчлаач сая. Гар мөргөлдөх юм бол хоошоо нэг алхаад барьчих заяа. Бүгд 2 3 4 гар мөргөлдөөд ингээд хооло барьж чадахгүй бол хоошоо нэг алхаад гарнаас сулж байгаа ингээд барьчих заяа. Тэр нь зөв шүү. Тэгэхгүй мөргөлдөөд байгаа бол нуруу мурууш алдаад байдаг юм байна. Хоошоо алхаад ингээд барьчих заяа. За урдаас. Станц. Нуруу урагшаа хап. Нам. Гоё. Стогой болж ш. Барьж байгаараа гоё. Барьж байгаараа. За гिचс асаа. Хап. Яг ш. Яг ш. За өнцөн маж урдаас. За. Янз. Nice. Гоё. Нам гिचээ 6 хап. За болж шүү. Гिचс асаа. Яг. Nice. Бүрөөр гараад байгаа. Бид ихгүй. Хөлөөж байгаа нааш тавьчих. Идэж бат. За гिचээ татаад хоош. Гараж байгаа. Баг зэрэг. Өгцгөө ингэ сул тавьж шүү. За чангалаад байна сая. За чангалаа боссон шүү. Тэггүй шүү. Гिचээ татаад хоош. Нааш.
таасаа жоо ингэж аваа шүү. Йоо яа. Өөдөө мөрөө ягаа алхаад юм уу? Гаргал та. Гар ус ягаад унаад. Тайлан дээр байгаа шиг боос өрөө. Бат. Таад ингэж яа. Инкер гоё. За болж шүү сайн байна. За барууч. За барьж байгаараа. За бас. Урдаас. Тайлж ихэд өгсөн. Яг. За ингэж гойж ихэд шүү. За. За сайн байсан. Хоёул сайн байсан. Зинхэр бандаас нь зинхэр амтан юм шиг. Нэгтгэн нэрлэлцсэн шүү дээ. За сайн цаана. Олон улсын хэмжээний мастер Чингис Чулуунбаатар Чингис Баатар гэдэг. Ер нь бол багштаар ирээд 4 жил болж байна. Тэгээ гарсан амжилтууд багштаар ирээд анх улсын аварт 24 онд ороод мөнгө аваад тэр жилийн явж байгаад чемпионээр дахиж мөнгө аваад тэгээд дархан руу яваад дархан дээр очиж англиад өглөө оврол авч ирнэ гэлжсэн. Тэгээ 25 онд ингээд басаа юунд ороод улсын авартаа ороод англиад өглөөд үлхүү оврол авсан. Тэгээд ингээд Америкийн Солонгос руу бас амтуул яваад мөнгө аваад тэгээд Монголд ер нь нэлээ тасралтгүй бол нэг багштай ч ерөөсөө тэмцээн тасраагүй ингээд баг 4 жил болчихчих. Голд нэг засварлаагүй. Тэгээд энэ удаа бас нэг удаа нэг аварга хамгаалж гэсэн зорилгоор бид багштай ингээд бэлд орж байгаа байхгүй. Тэрнийхэн од тайм дээр ирээд Пүүш мус клубаас орж байгаа юм. Сайн багшийн буйнд үддэгт хүрээд энэ нэг амжилтыг гаргаа авсан. Миний ард бол эхнэр хүүхд миний ард ирсэн байгаа гол биш тулгууд манай эхнэрийг сайн дэмждэг хүүхд. Тэгээ мөн сайн багштай. Багш маань өөрөө сайн туслаад дэмжээ. Тэгээд миний биеийг надаас илүү мэддэг болсон юм ингээд ойлгоод байдаг. Тэргээд энэ улсын аварга миний хувьд л сүүлийн улсын аварга. Яг жин хасч ордог бол хацсан. Тэгээ бүгд цаашдаа багштай зорилгоо олон улс прокат зугаа гэдэг утгатай болох тийм зорилготой. Одоо өрнөлгүй авраг оврол болж ирсэн. Хүмүүс авраг болохоос аврага хамгаалах нь илүү хэцүү байдаг шүү гэдэг гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор одоо энэ удаа аврага хамгаалахаар орж байгаа болохоор сэтгэл зүй хэр вэ? Сандрал хэр вэ? Энэ нь л яг авраг авахгүй л яг гоё тэр утгаа юм гэдэг нь амар гоё. За тэр нэр хүнд тэр алдар нэрийг амундгийн миний тэрний ард хашийн нэр хүнд мэдээж авч байгаа шүү дээ. Тэр бүхнийг ингээд дааж тэр бүхнийг ингээд хариуцаж хүлээж авч явна гэдэг өөрөө ингээд асар их хүнд одоо хариуцлага болчих жоох. Амун дээр тэрийг ингээ хамгаална ингээ бодоод ингээ орж байгаа болохоор бас ингээ яг төвшүүртэй айцтай ч юм уу. Гэтээс яг сайн тамирчдаг байгаа болохоор нэг тийм санаа зовхгүй. Адилхан тамирчлал адилхан зовж орж байгаа болохоор нэг тайзан дээр тэр өдрөө тухайн үедээ гараад бүх юм шийддэг болохоор гоё л. Одоо тэгвэл дэмжлэг үзэж байгаа дахиад одоо шинээр тэмцээн дууралтаанд орё гэж бодож байгаа хүмүүс ч байгаа. Хичээлдэг дүүнер ч юм уу те шинээр анхлаа хичээлж байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүстэй хандаад нэг зөвлөө маягийн те тэмцээн дууралтаанд ороход яг ямар үе дээр илүү анхаарах хэрэгтэй
Хамгийн гол зүйлүүд юу вэ? Зөвлөгөө маягаар гоё нэг хоёр зөвлөгөө. Ер нь бол урт хугацаанд ч юм уу богино хугацаанд биш. Урт хугацаанд бэлдээд биеийн баг зовоод айжмаар явал илүү гол төвшөнд орж ирнэ. Мөн тэгээд заавалж гоо сайн багштай, сайн алдсан сайн тусал дэмждэг бие ч ойлгодог үнтэй байх хэрэгтэй. Ялангуяа сүүлийн нэг 10 хоног ч юм хамгийн чухал нүүрс ус тэгээд чиний биеийн бэлтгэл бүх юм чинь тааруулах болохоор ерөөсөө сүүлийн 10 хоног голд нь шантаж болохгүй, хаж болохгүй тууштай нэг юм амлуугаар хийх биш. Сэргээ тэрийг бодоод амжилтынхаа төлөө одоо гол нь тууштай байгаа ч юм. За тэгээд одоо өнөөдөр сайхан бөөндөө поза бариад те бүх хангалуун сүүлийн багшаар ингээд сүүлийн юмнуудаа харуулж байна. Одоо сайхан нүүрсээ тавиад нөгөөдөр бүгд тайзан дээр гарахаар байна. Тэгээ яг ийм үе хамгийн гоё үе те бас тамирчтэй. Яг хамгийн ингээд хэцүү үе мөртлөө энийг дараа нь тэмцээн дуусны дараа нь энийгээ бодохоор яг хамгийн гоё үед байдаг те. Хамгийн хэцүү хэрнээ хамгийн гоё үед байдаг те. Яг энэ үе. Яг уус асах, нүүрс ус багсгах ч юм уу. Хамгийн зовсон үе буцаа бодохоор хамгийн ажиглалтай гоё мөч авах. Хизээч мартахгүй. Тэр л өөр хамгийн гоё мөч үлдэндээ. Надад ч гэсэн яг гоё юм. Би яг Солонгосоос ирээд өмнө нь би ингээд тэнд бэлдэж байхдаа надад ганцаараа ингээд яг одоо Монголд ирээд багшийнхаа хамт олонтой олуулаа буужигнаад бөөндөө ингээд тэмцээн оролцоонд хамтдаа орох аюу гоё мэдрэмж байд юм байна. Тэгээд багшийнхаа шавнартаас бүгд намжилт хийсэ. Тэгээд усаа хасцсан хэцүү байгаа үед нь ярьсан доошлоо. Тэгээд одоо нөгөөдөр тайзан дээр тайзны ард ч гэсэн бас бэкстейж дээр юу болдог ямар хөө тэг хүмүүс яаж бэлддэг тал дээр ингээд харуулад гоё тэр үедээ дахиад уулзъя. Тэгээд нөгөөдөр тайзанд намжилт хийсэ. Аврагаа дахин хамгаалаарай. Зоримын дандаа. За нэг 16 тамирчин орж явах шиг байна. Би яг ганцхан бэлдсэн. Үлдсэн манай багшин шав тий. За багш нарын шав байгаа. Багш нарын инээ багшин шав. Одоо тэгээд ээлжит юу их гэж байна. Зураг авдаг байхгүй юу? Тэмцээн болохоос өмнө тэрээ их санал бандлаа янзалцгаагаал. Хай нэг тэмцээн босчоод мастер зэм пророн зүтгэсэн юм аа. 2 жил хүлээж байгаа нэг орсон. Тэгээд гайгүй шүү. 2-т орсон. Картаараа авч чадсангүй. Одоо тэгтээ яана. 7 сараас мас яваад багштай хамт мас яваад өнгөтэй нэг 11 12 сард ч юм уу Japan Pro руу үзэх санаа байна. Тэгээ одоо тэмцээн болохоос яг 2 хоногийн өмнө байна. Жингээ өгцөн, жиндээ орцсон бүгд ингэ амар хасцсан байгаа. Тэгээд ингэ ерөөхдөө борцоолж болж ирсэн ингээд одоо нүүрсэс тавих хамгийн чухал үе ирж байгаа. Манай нэг влог дээр байд юм аа. Нүүрсэс тавилтын талаар тий. Одоо тэгээд бүгд тус бүр ингэ өөрийнхөө биеийн онцлог таарснаар ингээд юу идэх багшаасаа зөвлөгөө аваад бүгд өнөөдөр бүгд ингээд Мишель тодорцсон явж байгаа. Амар удаан зов хоолгүй очоод өнөөдөр ихлэ ингээд хоолоо идэж эхлээд тэгээд тэмцээний өмнө ингээд чихэж жагаад одоо тэгээд бэлтгэл хийхгүй нүүрсээ ингээд цуглуулж жагаад тайзны ард ингээд яг гарахаасаа өмнө дэлбэлээд амар хөө бараг 2 дахин томорцгоо гардаг. Одоо яг ийм үе сайн уучтай байна. Тий. Энэ одоо бүр ер нь энэ үе дээр илүү харагддаг. Тий. Амар гоё тий. Амар гоё бэлэн хандсан болцсон би энэ дээр буруу ингээд нүүрсээс тавьсанаас болоод ч юм уу тэгээд амар олон байр хурдаг хүмүүс зөндөө харагддаг. Тэгээд гоо ямар амар болцсон бэ гэх тийм яг тайзнаа гарахтаа бүр ингээд амар өвшин болцсон байдаг. За тэгээд бүс чимээс орж байгаа тамирчдод амжилт мэла. Нөгөөдөр тайзны ард уулзаа тий. Тэгээ. Ардаас одоо бэкстейж дээр юу нэг сонирхолтой алаан болно шүү дээ. За баярлалаа. Хей за тэгээд нэг иймэрхүү юм боллоо. Багш маань ерөнхийдөө шавнартайгаа иймэрхүү позын засаа тий хоолндын засаад мөндөө гой зураг авахулаад би хаавыг хараад юуг нь засахаар байна, юу нь болохоороо гэдгийг бүгдийн заа зөвлөд ингээд иймэрхүү юм боллоо. Надад бас миний сэтгэл үнэхээр гоё ялаа. Би одоо тэмцээнд ороогүй 2 жил болсон. Тэгээд яг ийм формтой тамирчдыг хараад ийм өөр амьсгалд ороод бас өөрөө амар догтлоод тэмцээнд ормоор хүсэл маань бүр амар төрж байна. За тэмцээн дээр одоо бүр яах юм бэ? Ямар ч одоо ингээл тамирчид чинь бүгд бэлдээл ингээл нөгөөдрийнхөө тайзан дээр гарах гал догтлоо ийм гоё сэтгэл зүйтэй. Энэ бүгдийг ингээд яг дунд нь ороод мэдрээд явсан амар гоё юм. За тэгээд одоо ямар ч мөнх бод багшийнхаа бүх шавнартаа бүгд хичээж байгаа, бүгд мундаг байгаа, бүгдэнд нь амжилт хүсье. Одоо ерөөсөө нэг хоноод нөгөөдөр тайзан дээр гарлаа. Бүгд маш хэцүү юу туулсныг би өөрөө тамирчин болохоор маш сайн мэдж байгаа. Тэгээд энэ бүх тамирчид бол маш их хөдөлмөр гаргаж, маш их хичээл зүтгэл цаг хугацаа бүх зүйлийг ингээд зориулж энэ тэмцээнд ингэж бэлдэж ордоо шүү. Тэгээд нийт улсын авралт орж байгаа тамирчдаа бүгд нь амжилт хүсье. Нөгөөдөр тайзан дээр уулзъя. Бай.